Сайн байцгаана уу. За өнөөдрийн хичээл өнгөрсөн хичээлийн үргэлжлэл үгийн адагт ихэнхлэгийг хэрхэн хаана бичих вэ гэдэг энэ талаар авч үзье. За үгийн адагт ихэнхлэгийг бид нар галгийг мэддэг болсон, яаж дуудахыг мэддэг болсон. За үгийн адагт ихэнхлэг маань бол шүд, шилб, оргиц энэ хэсгээс бүтнэ гэж. За үгийн адагт ихэнхлэгийг бичих юм уу, бага анхлыг бичих юм уу гэдэг одоо энэ хоёр үгэн дээр чинь авч үзье л да. Он гэсэн үг гэж. Он гэсэн үгийг ингэж бичнэ. Ингэж бичнэ. Бид мэднэ. За ан гэсэн үгийг одоо ингэж бичдэг. Одоо ан ав гэдгийн ан шүү дээ. Ан гэсэн үгийг ингэж бичдэг. Тэгвэл одоо эндээс тийм ээ хүн анх сурж байгаа он гэдгийг нөгөө энээр нь ингээ яага бичиж болоогүй юм бэ? Он гэж бичиж байгаа болоогүй юм бэ? Ингээ бичиж гараад ирнэ. Ингээ бичиж гараад ирнэ. Ингэж алдах эрхтэй. Ан гэдгийг ерөөсөө тийм ээ заавал ихэнхлэг биш шууд ингээд ингээд ягаа ингээ бичиж болоогүй юм бэ? Ингээ бичих гэсэн тийм ээ. Бас болно. Гэхдээ энийг хизээч ингэж бичдэг юм аа. Ингэж бичдэг юм аа гэдгийг хэлэх биш. Хамгийн гол нь энэний цаад мөн чанар утгыг нь гол нь бид хэлэх ёстой. За тийм учраас хизээ ихэнхлэгийг энийг бичдэг юм бэ гэдэг энэ талаас нь өнөөдрийн хичээлийг авч үзье. За бид мэдж байна. Ихэнхлэгийг энэ үсгээр төгссөн үг байх хэвээр. Энэ үл үг байх хэвээр. Үг байх хэвээр. Энэ үсгээр төгссөн үг байх хэвээр. За тэгвэл энэ үг ямар үг байж болох вэ гэхээр энэ үг за кириллээр шүү дээ. Кириллээр сан гэсэн үг байж болно. Сан гэсэн үг байж болно. За ингээд байшин гэсэн энэ үг байж болно. Байшин. За мөн одоо энд ингээд булан гэсэн үг байна гэж үз. Булан гэсэн үг байна гэж үз. Тий. За тэгвэл энэ маань сан энд яам гэсэн үгтэй холбогдно. Байшин маань болохоор энд дээвэр гэсэн үгтэй холбогдно. За булан маань хашаа гэх үгтэй. Энийг холбоо үүсгэх юм бол энд бид нэр юу бичих вэ гэхээр энд ийн гэдэг хариалахын ялгалын нөхцөл бичих хэрэгтэй. Хариалахын ялгал. Тэгвэл сан ийн яам гэж ингэжлэхгүйгээр энд яах вэ гэхээр бүгдийнх нь урд талд нь энэ г гарч ирнэ. Г гарч ирнэ. Сангийн яам, байшингийн дээвэр, булангийн хашаа гэдэг. Булангийн хашаа гэдэг. За тэгээд энийг юу гэж бид нэр тайлбарлахаар эн үсгээр төгссөн үг байдгийн байна. Үг байдгийн байна. Үг байдаг. Түүний араас за тэгвэл залгуур ордгийн байна. Залгуур ордгийн байна. За тэр залгуураа тэгвэл ямар залгуур болох вэ гэхээр энэ залгуураа авчиж. Энэ дээр нэмэх нь ийн гэдэг хариалахын ялгын залгуур ордгийн байна. Энэ залгуур ингэж орох нөхцөлд энд бид нар яас гэхээр энд г гарч ирсэн. Г гарч ирсэн. За тэгвэл энэ дээр нэмэх нь г нэмэх нь за одоо ийн гэсэн залгуур орчихсон. Ийм тохиолдолд кирилл бичигт учрахад үүнийг монгол бичгээр бичгтээ ихэнхлэг нэмэх нь за одоо залгуур гэдгээ ингээ бичнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нэр энийг одоо дөрмийн ингээ гаргачлаа штэ. За тэгэхээр сан гэдгийг бид яаж бичих вэ гэхээр сан гэдгийг одоо сангийн яам гэд г гарч ирэх юм бол энийг ингэж бичнэ. Өөрөөр хэлбэл энийг ингэж бичихгүй гэсэн үг болж өөрч шээ. Ингэж бичихгүй нэ. Бага анхлэхээр бичихгүй боллоо. Байшин гэдгийг яагаад одоо бид нэр байшин гэдгийг яагаад ихэнхлэхээр бичсэн бэ гэхээр дөө байшин гэдэг тийм ээ. Яагаад бид нэр байшин гэдгийг ингэж бичээгүй нэ гэхээр энэ г гарахгүй учраас энийг багаар бичдэг юм байна гэж. За тэгвэл булан гэж байна. Булангийн хашаа гэж байна. Булангийн хашаа гэдгийг болохоор за ингээд булун. За тэгвэл ингээд булан гэдгийг яагаад ингээд сүүлээр бичдэггүй байх гэхээр тийм ээ. Энэ г гарсан учраас энийг ихэнхлэгээр бичдэг юм байна. За тэгэхээр бид нар ихэнхлэг бичих нэгдүгээр тохиолдол болохоор бол энэ тухайн үгийн араас тийм ээ уртаар гэсэн залгуур залгахад тэнд ингээ г гарч ирж байгаа юм бол г ингэж гарч ирж байгаа юм бол тухайн ингэж г маань бол энэ энтэй холбоотойгоор ингэж тэгээ бичигддэг тэр г гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр нэгдүгээр тохиолдол нь энэ байна. Нэгдүгээр тохиолдол. Үгийн адагт ихэнхлэг бичдэг нэгдүгээр тохиолдол. За хоёрдугаарт за мөн одоо үгийн дунд ихэнхлэг бичдэг.
За бид нэг зүйлийг ингэж харж үзлээ, авч үзлээ. Шууд ингээд уртаар гисэн залгуур залгаал. Тэнд ингээд гээ гарч ивэл гээ гарсан бүхнийг ихэнхлэгээр бичих юм шиг. Тэгж ингээд бодсон. За тэгтэл одоо тийм ээ. Тэгтэл энэ дээр бас зарим нэгэн асуудал гарч эхэлнэ. Ямар асуудал гарч эхлэх вэ гэхээр энд жишээлбэл ийм үг байж байна. Хулан гэсэн үг гэж байна. Хулан. За тэгвэл хулангийн шанд гэж. Хулангийн шанд гэдэг. За тэгвэл энэ ингээд тийм ээ хулны шанд гэдэг. Хулангийн гэдэг. Хулангийн гэдэг. За тэгтэл одоо тийм ээ хулан гэдгийг болохоор тийм ээ бид нэр ихэнхлэгээр бичнэ гэж ойлгож байтал энийг болохоор багаар ингээд бичдэг. За тэгэхээр энэ зөрчиж байгаа маягтайгаар ингэж бичгэж байгаад их бичих хэрэгтэй байтал гээл гарч ивэл ихээр бичдэг гэж ойлгосон чинь энийг багаар бичдэг юм байна. Тэгвэл багаар бичих энэ нэг 20 үгийг бид бүхэн одоо цээжлээд төвөрлөө чэйжлээд авах хэрэгтэй болж хувирч байна. За энд одоо тийм ээ энд бас одоо юу вэ нэг хэрвэл тайлан гэдэг. Ингээд тайлангийн хурал гэж байна. Тайлны хурал гэдэг. Тайлангийн хурал гэдэг. За тэгэхээр тайлангийн хурал гэдэг одоо энийг тайлан гэдгийг болохоор тэгэхээр яаж бичдэг вэ гэхээр тайлун гэж ингэждэг. Тайлун гэждэг. За тэгэхээр хунгийн дэгдээхэ гэж ярьдаг тийм үү? Хуны дэгдээхэ гэж ярьдаг. Гэтэл бид нар яасан гэхээр нөгөөлөг араас нь уртгшээр гэсэн залгуур залгахад тэр бүхний одоо ингэж ихэнхлэг бичдэг юм шиг ойлгосон бол ингэж залгацсан ч гэсэн за ингэж гээ гарсан ч гэсэн энд бүгд гээ гарч байгаа шүү дээ. Гээ гарч байгаа энд гээ гарч байгаа. Гээ гарсан ч гэсэн энийг нь бүгдийг нь тийм ээ багаар бичдэг. Ийм тохиолдол. Ийм одоо үгнүүд 20 үг байна. Энэ үгнүүдийг бүгдийг төвөрлж авах хэрэгтэй. За үгийн дунд үгийн адагт ихэнхлэг бичдэг хоёр дахь тохиолдлыг за бид нэгдүгээр аргатайгаар эсрэг зүйлээ бодох хэрэгтэй болж хувирч байна. Яах вэ гэхээр энд жишээлбэл хашин гэд энэ үг байж байна. Хашин гэ үг гэж байна. За энд хошин гэж үг байж байна. Энэ бүх үгнүүд маань болохоор энэ үсгээр төгссөн байх хэрэгтэй шүү дээ. Энэ үсгээр төгссөн байх хэрэгтэй. За энд одоо юу байдгийг? За ингээд зөнч гэдэг юм уу? За ингээд сүнч гэдэг юм уу? Маш олон ингээд үгнүүд энд байж болно. Тийм. За ингээд ийм үгнүүд байж хахад тийм үү? Одоо энийг тийм энэ үсгийг бид нар одоо ингээд яаж бичдэг юм болыг хараад байгаа шүү дээ. Яаж бичдэг юм бол. Гэтэл энэ үгнүүдийг болохоор яаж бичиж байгаа нөхөр өмнөх хичээлдэр үгийн дунд ихэнхлэг тохиолдох тэр тохиолдлыг авч үзсэн. Тэр яасан гэвэл ингээд монгол хэлэнд энд тийм үү? За ингэж явж байгаа гээ дээр нэмэх нь ин гэдэг ийм угсрал байна. Тэгж байх юм бол түүнийгээ тийм ээ ихэнхлэг нэмэх нь баахан клик гэсэн энэ нийлцээр бичээрэй гэсэн. Энэ бол бидний өнгөрсөн хичээлдэр үтсэн том яа энэ байж байна. Тэгвэл одоо энэ юу гэсэн үг хөр энийг яг хөрвүүлж бодох хэрэгтэй болж байна. Тэгвэл эндээс тийм үү энэ үгнүүд дээр тийм үү шууд одоо ингэж бодох хувирж болох уугүй хэсгийг бодох нь шүү дээ. Гэ нэмэх нь энэ гэсэн нийлц рүү хувирч чадахгүй юу гэж. Хашигнах хасаг дэрэгний хяхнах тусамд увсангийн сэтгэл уйтгарлаж хүрэн шараа хашигнах хур түүний уур хөрмөө гэд тэрэгч л увсан гэд тийм үү. За тэгээд соёлын гайхуу энэ хашигнах гэд ингэ байж чинь. Тэгвэл хошин гэж нь хошигнох болж байна. Зөн гэж нь зөгнөх болж байна. Сүн гэж нь сөгнөх болж байна. Энэ энээр төгсөн үгнүүд маань шууд энэ нийлц рүү шилжиж чадчих юм бол тухайн хэлбэрүүдийн энэ үсгийн төгсгөлийг бүгдийг багш ихэнхлэгээр бичнэ гэж тэгж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр хашин гэдгийг бич үзүүлье. Хашинг. За хошин шог гэдгийн хошинг. За тэгвэл одоо зөн гэдэг маань угтаал нөгөө нэг язгуур нь өөрөө сэргээд гараад ирдэг байна шүү дээ. Зөгнөл гэдэг нь зөв байснаа одоо салангадаар зөн гэдэг үг чүн. Ингээ гараад сүн гэдэг нь сүн. За тэгэхээр бид нэр энэ одоо үгнүүдийг одоо яах вэ хэрвэл генef нь энэ рүү шилжиж байх юм бол энэ бүхнийг ихэнхлэхээр бичнэ гэдэг нэг баримжаа ингээд авчихсан. Тэгвэл одоо ингээд бас ийм үг байж шít. Ингээд эзэн гэж байж байна. Орон гэж байж байна. За тэгвэл энэ үгнүүдийг та бол одоо шууд одоо энэ аргаар шалгах юм шиг ойлгосон. Яасан гэвэл тийм гэ дээр нэмэх нь энэ гэдэг нийлцийг үзүүлнэ. Яагаад тэгэхээр энэ бол эзэн гэж бол эзэгнэх, орон гэж бол орогнох. Ингэж үзүүлж чадчихвал энэ төгсгөлийг ихэнхлэгээр бичээрэй гэд. Ингэж чадчихвал ихэнхлэгээр бичээрэй гэд. Ингээд үр дүнний нэг бичсэн байж шít. Тэгвэл яг энэ шиг боддог гэвч энийг тийм ээ эзэн гэж яах юм бол эзэн гэж ингэж чинь орон гэж байх юм бол
Шууд ингээ багаар ингэж бичнэ. За тэгэд энэ яагаад ингэдэг юм бэ гэдэг. Энийг. За тэгэхээр энийг яагаад ингэдэг гэхээр бол нэг зүйл байна. Юу гэхээр бол бүх одоо энер төгсөн үгнүүдийг генийх нь энэ рүү шилжиж л байх юм л ихэнхлэгээр бичнэ гэсэн тийм ойлголт авсан бол одоо энэ тийм биш. Үүний араас тийм үү? Одоо ингээд эзэн орон үүний араас тийм үү? Нөгөө нэг хариалгын тиалгалын одоо нэг ийн гэдэг хэлбэр биш. Энд ерөөсөө яах вэ гэхээр энэ эмэгөөл энэ өрөөл эрүгөөл эрүгний энэ. Өөрөөр хэл энд г гарч ирдэг. Г гарч ирэхгүй байх юм бол тухайн үгийн ингээд төгсгөлийг монгол үчгээр үчгтэй энэ сүүлийн нэр бичнэ гэж. Ингэж ойлгох хэрэгтэй. Сүүлийн нэр бичнэ гэж. Гэтэл энд бид нэр үл яасан гэвэл энэ г нэмэх нь энэ рүү шилжиж байгаа нөхдүүд бол яасан гэвэл хашин хашигнах тийм үү? Хашингийн морьч гэдэг юм уу? Хошингийн одоо хошингоосооч юм уу гэдэг юм уу тийм үү? Одоо зөнгөөрөөч гэдэг юм уу? Сөнгийнч гэдэг юм одоо энэ бол шууд нөгөө араас нөгөө нэг урт гişээр гэсэн энэ хэлбэрийг залхад энд бол дандаа ингэж г гарч ирчдэг. Тийм учраас эдгээр бол ихэнхээр бичиж байгаа. Харин ингэж гарч ирэхгүй нөхцөлд бол хэдийгээр энэ нийлц рүү шилжиж чадж байгаа ч гэсэн араас нь энэ залгуурыг гарч ирэхгүй нөхцөл г гарч ирэхгүй нөхцөл бол энийг багаар бичдэг юм байна гэж ингэж ойлгоорой. За үгийн хадагт ихэнхлэг бичих тохиолдлын өөр нэг хэсгийг авч үзэх юм бол энэ бол дэвсгэр үсэг. За дэвсгэр үсгийг дотор нь хоёр хуваадаг. Зөөлөн дэвсгэр, хатуу дэвсгэр гэж. За бидний одоо тийм ээ энэ ихэнхлэг маань зөөлөн дэвсгэр тогтдог үсэг, зөөлөн дэвсгэрт батдаг үсэг. За тэгвэл зөөлөн хатуугийн хамгийн гол нь нэр өвдгөр илэрх хэлбэр нь хорол өг горчхын тиалгал дээр хэлэрдэг. Өг горчхын тиалгар дээр. Өг горчхын тиалгал босоо тээтэй, хэвтэй дээтэй гэж энэ залгуур байдаг. Өөрөөр хэлбэл энэ маань бол дээтэй гэсэн. Энэ кириллчтэй дээтэй утгыг илтгэдэг. За тэгвэл эдгээр 5 гэвлчээр төгсвөл үүнийг зөөлөн дэвсгэрээр төгсөж байна гэж үздэг. Тэгвэл эдгээр 5 гэвлчээр төгсвөл өг горчхын тиалгалын дээтэй утгыг энэ хэвтэй дээ хэлбэрээр одоо дуу гэсэн энэ хэлбэрээр. За тэгвэл энэ он гэсэн үг ба ном, хөл, ой, ан гэдэг. За онд, номд, хөлд, ойд, анд гэдэг. За тэгвэл энэ хэлбэр дээр тийм ээ зөвхөн эрг байх юм бол дуу гэж энийгээ уншина, эм үг байх юм бол дүү гэж уншина. Өөрөөр хэлбэл хөл гэж байвал хөл дүү гэж унших нь байна. За ойд гэж байх юм бол ойд дуу гэж ингэж унших нь. За тэгэхээр энэ маань болохоор бол шууд өг горчхын тиалгалын д гэсэн утгыг хэлдэг. Тэгэхээр бидний өнөөдрийн үзэж байгаа энэ ихэнхлэг болохоор дэвсгэр үсэг дэвсгэртэй бол зөөлөн дэвсгэрт ордог. Тэгвэл зөөлөн дэвсгэрийн одоо нэр үгдэр илэрдэг дүрм нь болохоор өг горчхын тиалгалын дандаа хэвтэй хэлбэрийг авна гэж ингэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр дөнгөж сая бид авч үзлээ. Он гэдэг үгийг хаан, хүн, үнэн бүгд энээр төгс одоо энэ үгнүүд ингэ байж байна. Энээр төгс үг байж байна. Гэтэл энийг болохоор бид нар хоёр янзаар бичих болцоод. Энэ хичээлийг үзэхээс өмнө бид нар тийм ээ хоёр янзаар бичихтэй тийм ээ ингэж нэг бичиж болно. Ингэж нэг бичиж болно гэж. Төгсгөл нь ийм байж болно гэж. Ийм байсан бол өнөөдрөөс эхлээд тийм ээ одоо энэнгээр хэзээ төгсөхгүй гэдгийг мэддэг болсон. Яагаад тэгэхээр бид энээр төгсөн үгийн араас тийм ээ хариалгын тиалгалын нөхцөл залгахад уртгшаар гэсэн тэр нөхцөлийг залгахад тэр дунд нь одоо г гарч ирэхгүй. Өөрөөр хэлбэл сангийн, зөнгийн одоо байшингийн гэх мэтэр бол г гарч ирэхгүй. Энд яах вэ гэхээр шууд бичнэ. Оны, хааны, хүний, үнэний, сонины, нарны гэдэг. Ингэж байх юм бол тэр хэлбэрүүдийг бүгдийг багаар бичээ гэдэг. Энийг ингээд зац он гэж байна. За хаан гэж байна. За хаан гэдгийг хагаан гэж чинь тийм үү? За хүн гэдгийг бид мэднэ. Хүн гэдгийг хүмүүн гэж одоо ингэж хүмүүс гэдгийн тэр одоо хэлбэр нь ингээд энэ дээр гарч ирдэг тийм. Үнэн гэдгийг энэ сонин за наран. За тэгэхээр энийг ихэнхлэхээр хизээж бичихгүй. Энэ болохоор бол тийм ээ шууд араасаа тийм ээ араасаа энэ бүхний араас тийм ээ шууд хариалгын тиалгалын нөхцөл залгахад энэ шууд бичдэг учраас энийг
сүүлийн нэрвчтэй гэсэн. Энэ хэлбэрийг авч үзсэн. За тэгэхээр одоо бид эндээс үүдээд дараагийн хэсэг рүү орох гэж байна. Ямар хэсэг рүү орох вэ гэвэл ийм үг байж байна. Энд хурд гэсэн үг. Хурд. За хурд гэдэг нь энэ бол нэр үг байж байна тийм үү? Нэр үг байж байна. За тэгвэл энд болохоор бол дүүр гэсэн үг байж байна. Дүүр гэсэн үг байж байна. За дүүр гэдэг бол энэ бол тийм ээ үйл үг байж байна. За стус утгатай үйл үг байж байна. За үүний араас эн үсэг орно. Тэ. За үүний араас эн үсэг орно. За дүүрэн хувинтай сүү. За тэгвэл энэ бүхэн яах вэ? Ямар утга хэлтэж байна гэхээр энэ бол бас тэмдэг нэрийн утга хэлдэг. Тэмдэг нэр үүснэ. Дүүрэн ямар тийм ээ дүүрэн хувинтай сүү. Тэмдэг нэр үүснэ. За тэгвэл энэ болохоор тийм ээ хурдан морь гэд бас энд яах вэ гэхээр тэмдэг нэр үүснэ. Тэмдэг нэр үүснэ. Үүсч байгаа үрд нь нэр үг байна, үйл үг байна. Нэр үгээс тэмдэг нэр үүтэн, үйл үгээс тэмдэг нэр үүтэн. Тэгвэл энд болохоор бид одоо тийм ээ энэ үсгийг яаж очих вэ гэдэг. Энэ үсгийг яаж очих вэ гэдэг. Энийг бид мэддэг болсон. Энийг бид мэддэг болсон өндөр хичээлээр. Тэгэхээр энэ үсэг гэдэг юм маань энэ тухайн одоо тийм ээ язгуур үгийн төгсгөлд нь тийм үү ингэж тохиолдохын хажуугаар энэ язгуур үгийн араас тийм ээ залгуур орж ингэж ирдэг юм байна. Энэ ганцаараа тийм ээ кирилл үсгээр зөвхөн ин харагдана шүү дээ. Тэгвэл энэ маань Монгол үсгээр одоо энэ ихэнхлэг байх уу, баганхлэг байх уу гэдэг энэ асуудал. Тэгэхээр бид энийг мэддэг болсон. Яаж мэддэг болсон гэхээр л одоо бид яаж мэддэг болсон гэхээр шалгаж мэддэг болсон. Та мэдж хурд гэж байна. Хурдан морь гэж байна. За тэгвэл хурд гэдэг дээр уртаар гисэн залгуур залганд хурдны гэх үү эсвэл хурдангийн гэх үү? Хурдны гэн. Тэгвэл энд яасан? Г гарч ирээгүй. Г гарч ирэхгүй болохоор энийг яаж бичих ёстой гэхээр л энийг шууд багаар бичих ёстой. Хурд дунг ингэ бичиж байна. За тэгвэл одоо энэ тийм ээ дүүр гэж байна. Дүүрэн гэж байна. За тэгэхэд дүүрэн дундуур янз бүрийн одоо тийм ээ савтаа одоо айрыг байлаа гэж утгад альнаас нь авахыг бол дүүрэнгээс нь аваад ирээ гэх юм бол энэ одоо тийм ээ заавал дүүрнээс нь гээгүй дүүрэнгээс нь г гарч ирж байгаа. Тийм учраас дүүрэн гэдгийг бид яаж бичих ёстой болж өөрөөр бол энэ г гарч байгаа учраас дүүрэн гэдгийг ингэж бичдэг юм байна. Ихэнхлэгээр бичдэг юм байна. Одоо бид нар энэ одоохондоо бол энэ шүдмэд жиргэлэх энэ бол хамаагүй. Хамгийн гол нь энэ ихэнхлэгүү, баганхлэгүүдийг сэргцүүлэн ойлгох хэрэгтэй. За тэгвэл ихэнхлэгээр бичдэг юм байна. За эндээс ургуулад кирилл бичгээр адилхан энэ хэлбэр байлаа ч гэсэн үүнийг ухаарах тийм одоо ингэж Монгол бичгүүл сонсдог бичг биш. Одоо боддог бичих гэсэн. Тэгвэл энэ юуныхоо гэж ингэ бодох тэр замыг л хамгийн гол нь бид юугаар авч үзэх хэрэгтэй гэвэл энд нөгөө нь араас нь уртгшгээр гэсэн залгуур залхад г гарч гэнэ үү гарахгүй байна уу гэдгээр ингээл бодно гэсэн үг байхгүй. Тийм учраас ингэж бодоод ингээ ялгаа салгаад энийг ойлгох бүрэн боломжтой. За бид цагаан толгой хамгийн сүүл чин үсгээ үзэж байна. Тийм учраас бол энэ галиг хийхэд их амархан байгаа. Тэгээ галиг өгсөн учир нь юу байна гэхээр бол ихэнхлэг бол өөрөө нийлбэл бүтсээр бүтдэг үсэг үгийн дундаа тагт. Тийм учраас кирилл галигаасаа ихэнхлэгэрийг зөв бичих байдлаар нь олон дахин гэртээ давтаарай гэж галиг өглөө. За ингээд өгөөд манай өнөөдрийн хичээл өндөрлөж байна. Баяр та.